За 2022 оны A хөлбөр үргэлжилж байна. За 37-оос эхлэе. За энэ дэр бол дандаа хэлбэлзэл болон төлгөөний агуулгууд байна. За бүрсэн дүүжингийн ачааны масс 4 дахин ихэсвэл хэлбэлзлийн үе хэрхэн өөрчлөгдөх вэ гэж. За тэгэхээр бол масс бол ихсэхээр хэлбэлзлийн үе бол яг гэхээр ихснэ. За тэр нь болохоор Т-ийн 100 2P хязгуурдаар M-ийг хуваах нь K гэдэг. За энд болохоор масс нь 4 дахин x тэгэхээр энд 4-д үржүүлчин. Тэгэхээр бол юу гарч ирэх вэ гэхээр 2 гараад ирэх гэсэн үг. M хуваах K. Тэгэхээр энийг бол хэдүүлээ анхны тохиолдол гэж бодно. T0 тэгэхээр T0-оос бол 2 дахин x-нэ гэсэн үг. Тэгэхээр ачааны массыг 4 дахин x-гүүл хэлбэлзлийн үе нь 2 дахин x-нэ. За энэ гарчиж. 38 механик долгионтой холбоотой дүгнэлтүүдээс бурууг олж. Долгион тархахад бодис зөгдөхгүй нь шингийн хийн төлөвт орших ямар ч орчин тарах нь зөв. Нэг цэгт үүссэн хэлбэлзэл зэрэгэлдээ цэгүүдэд дамжих процессыг механик долгионгийн зөв. За механик долгион харимхай орчин тарах нь. За харимхай орчныг тардаг. За бүх долгионууд орчны нэг цэгт уулзахдаа нэг нөгөөгөө дэмжих буюу сулруулна. За энэ дөр бол яг бүх долгион болтыг халахгүй өөр долгион болохгүй. За энэ дөр бол когерент долгион гэж байдаг. За нэгэн төрлийн долгионууд бол уулзцыг тэр бол нэг дэмжих буюу сулруулдаг гэж ингэж үздэг. За энэ ярилт. За харимхай орчин гэдэг маань бол одоо чиний эрдзэн. За ерөнхийдөө бол хөдлөх боломжтой тийм уян шин чанартай зүйлийг харимхай орчин гэдэг. Тэгэхээр энэ бол байж болно. За хоорондоо нэг октавын зөрүүтэй доо ноотны 3 төвчлөрийг зурагт C үсгээр тэмдэглэсэн байна. За энд харуулсан байна. Голын доо ноот нь 1130.8 Гц давтамжтай бол нэг октав доошилсон өмнөх доо ноотны давтамж хэдвэ гэж. За тэгэхээр энэ дээр бол нэг октав гэхээр бол яг 2 дахин үржигдээд өвчдөг. За ийшээгээ яваад бол яг хөтер давтамж нь бол ихсдэг байгаа. За тэгэхээр эндээс бол юу болж байна вэ гэхээр 2 дахин бага давтамжтай байх хэвээр. Тэгэхээр 130-ыг 2 хуваах юм бол 65.4 Гц байна гэсэн үг. За тэгэхээр дараагийнх нь бол 2-оор үржүүлэхээр бол 261.6 Гц. За ийшдэх тусмаа бол яг үгээр давтамж нь ихсгэнэ. Уран сайхны гимнастикийн тамирчин туузад үзүүлбэрийн үед туузанд тарж буй долгионы хэсгийг зурагт өгөө гэж. За энд ингээд туузны хэлбэр харагдаж байна. За зурагт өгөгдсөн өгдлийг ашиглан туузанд тарах долгионы далаацыг тодорхойлж. За долгионы далаац гэдэг нь тэнцвэрийн байрнаас хамгийн хазаах хазаалт буюу энд харагдаж байна 3 нүд байна. Тэгэхээр энд 2 нүд нь 10 гэж өгсөн байна. Тэгэхээр 3 нүд гэхээр энд 15 см болно гэсэн үг. Зурагт өгөгдсөн өгдлийг ашиглан туузанд тарах долгионы уртыг олно гэж. За долгионы урт гэдэг маань бол энэ цэгээс энэ цэг хоёрын хоорондох зай авах. Энэ зай. За эсвэл эндээс энэ явж болно. За ингээ харах юм бол юу болчих вэ гэхээр бол энд бол нэг дөрвөлж маань 10 юм байна. Тэгэхээр энд 1 2 3 4 за энд 4 хагас энд хагас нь гэхээр 5 юм байна. Тэгэхээр 50 см болно гэсэн үг. За энэ бол долгионы урт. За туузан долгионы баруун тийш тарах бол X, Y, Z зэгүүд аль чигт шилжих вэ гэж. Эндээс харж ажиллах нь тийм. Долгион тарах чиглэл ийшээ. За тэгэхээр хэдүүлээ энийг ингэж юм. Яг хэсэггүй хугацааны дараа долгион ямар зурагдах вэ гэдгийг харъя. Хэсэггүй хугацааны дараа долгион бол ийшээ ингэж тарах нь зурагдана. За ийшээгээ тарах нь. За тэгэх юм бол бид нар юу олох ёстой вэ гэхээр долгионы баруун гар тийш тарах бол X, Y, Z цэгүүдийн аль цэгт шилжих вэ гэж. За X цэг маань дээшлэх юм байна. Энд дээр дээшлэн. Y цэг маань доошлох юм байна. Z цэг маань яг доошлно гэсэн. Тэгэхээр
энэ дээшээсээ хэд байсан бэ гэхээр 1 1 3 3 1 3 3 гэд эндээс болох юм. Би яриад болно гэсэн үг. За 43 дугаар бодлого нь болохоор 30 кГц-ийн давтамжтай ультра дүүг далайн гүн рүү ихэд 0.4 секундын дараа буцаж ирэв. Дууны долгионы урт хэдвэ гэж байна. За тэгэхээр буцаж ирсэн гэдэг чинь яваад буцаад ирсэн гэхээр нийтдээ бол 600 м доошоо яваад 300 м яваад буцаад дээшээ 300 м явчлаа. Тэгэхээр нийтдээ 600 м гэсэн үг. За тэгэхээр 600 м-ийг хуваах нь 0.4 хүчтэй. За ингэх бол юу гараад ирэх вэ гэхээр хурд гараад ирнэ. За тэгэхээр 6 4 хуваахаар энд 1.5 тэгэхээр 1500 м/сек гэсэн үг. 1500 м/сек. За одоо бид долгионы уртыг олох юм бол за хурд гэдэг маань бол юу гэдэг вэ гэхээр долгионы уртыг хуваах нь үе. За нөгөө талаас долгионы уртыг үржих нь давтамж гэж байдаг. За тэгэхээр эндээс бид нар юу болох вэ гэхээр долгионы уртыг олох юм бол яамда тэнцүү V-г нь F-т нь хуваана гэсэн үг. За тэгэхээр хурд нь бол 1500 гарчлаа. За хуваах нь 30 кГц гэдэг маань бол 30,000 болсон гэсэн үг. 30,000. Энэ 1000 нь бол энэ 1000-таа хураагч. Тэгэхээр 1.5 30-д хуваана. За 15-ыг 3-д хуваах юм бол 5 болчихно. 5. За тэгээ уртталт нь 0.5 болно гэсэн үг. Гээд 0.5 м. Юм гарчна гэсэн үг. 0.5 м. За хэлбэлцлийн хувьд зөв харгалзаа тогтооно гэж байна. Хэлбэлцэл, гармоник хэлбэлцэл, албатмал хэлбэлцэл, хэлбэлцлийн энерги хадгалагдсан энерги орчинд алдагдана, алдагдсан энерги гаднаас тасралтгүй нөхөж өгдөг үеийн хагас тутамд энергийн алдагдал огцон нөхөн гэж. За унтрах хэлбэлцэл нь яа гэм бэ гэж. Хэлбэлцлийн энерги хадгалагдахгүй. Энерги орчинд алдагдана. За энэ бол байж болно. За гармоник хэлбэлцэл энерги хадгалагдана. Албатмал хэлбэлцэл алдагдсан энергийг гаднаас тасралтгүй нөхөж өгдөг. За энэ бол зөв байна. За тэгэхээр 1-ийн B, 2-ийн A, 3-ийн C энэ хариулт. За 45-ийн A. 45 дахь нь X тэнцүү 0.104 косинус 6-ны π t нэгэн π хуваах 2 см хуулиар хэлбэлцлийн 3 секундын агшиндах шилжилтийг олно. За тэгэхээр шууд шилжилт гэхээр энэ дэр бол юу болж байгаа гэхээр 3 секунд орлуулчихна. Тэгэхээр 6-ны π үржих нь 3, нэмэх нь π хуваах нь 2, үржих нь косинус байна гэсэн үг. Косинус 0.4. За нэг бол. За ингээд бодох юм бол 0.4-ийг үржих нь косинус π хуваах нь 3 ингээд хураах юм бол энд бол чухлаар π хуваах нь 2. За нэмэх нь π хуваах нь 2 болно гэсэн үг. За энэ чинь юу болж байна вэ гэхээр 0.4 үржих нь косинус 180. За косинус 180 юу гэдэг вэ гэхээр энд бол өөрөө хасах нэг гарч ирдэг. Ингээд бодох юм бол 0.4 хасах нэгээр үзүүлэхээр энэ яриад болно гэсэн үг. За 46 дугаар бодлого 1 м/сек хурдтайгаар x тэнглийн эерэг чиглэлд тарж буй пульс долгионы t тэнцүү 0 агшиндах хэлбэрийг зурагт өгөв. 12 м-ийн y-т аль нь вэ гэж. За энэ дээр болохоор босоо тэнхлэгт y хэвтээ тэнхлэгт байршил x өгсөн байна. Тэгэхээр бидний зураг график маань бол юу болох вэ гэхээр y-ийг хамааруулсан график болно. Гэхдээ энэ цэг нь a цэг байна гэж үзнэ. Эхлэлийн цэг нь a цэг. Эндээс эхэл тоолно гэсэн. За тэгэхээр энэ долгион маань баруун тишээгээ 1 м/сек хурдтай явна гэж хэлчихлээ. Тэгэхээр 9 дээр байна. 10 дээр ирлээ 1 секунд, 11 дээр ирлээ 2 секунд, 12 дээр ирлээ 3 секунд. За тэгэхээр энд яг ийм байдлаар ирнэ гэсэн үг. 3 секундын дараа. За тэгвэл 4 дахь секундын дээр яах юм бэ гэж. 4 дахь секундын дээр энэ долгион маань ийм байдлаар болно. Энэ жоохон буруу зурчлаа. 4 секундын дээр яах вэ гэхээр за энэ яг бол секундын дараах шилжилтийг зурах юм бол бид нар юу болчих вэ? 3 секундын дараа ийм болно. За яг ийм болчих гэсэн 3 секундын дараа. За 4 секундын дээр юу болох вэ гэхээр ийм бол. За энэ бол 4 секунд. За тэнгууд энэ А цэг яаж ийм гэхээр дээшилж байгаа гарч байгаа.
Энэ А-цэг бол дээшлэн. За дахиад 5 дахь секунд дээр харъя. 5 дахь секундэн дээр хэдүүлээ ингээ харах юм бол ингээд ийм болно гэсэн үг. Нэгэсний одоо энэ долгион одоо А-цэг нь үүр ингээд яг дээшлэнэ гэсэн үг. Дээшлэн. За тэгэхээр 3 секундээс эхэлсэн 3 секундээс эхэлсэн. Тэгээд дээшээ явсан график ийм байна. Энд биш байна. За энд биш байна. Энд 3 секундээс эхлээд дээшээ болсон байна. Зөв. За энд болохоор 1 секундээс дээшээ гэсэн. Тэгэхээр энэ биш байна. За тэгэхээр энэ хоёроос сонгоно гэсэн. За эндээс харах юм бол энэ эхний энэ долгиом нь энэ одоо биш одоо том гурвалж өнгөрч байна. Адил талтай. За энд бол биш болчихлоо. Тэгэхээр энэ бидний хариулт маань бол яг хөө гэхээр энэ D хариулт болно гэсэн үг. Энэ D хариулт. Тэгээд яг хөө гэхээр эхний энэ долгиом маань А цагаар өнгөрөөд гарна. Тэгээд дараагийнхны доошоо болсон пулс маань яг нь гарна гэсэн үг. Ингээд яг ньийнэ. За ингээд ерөнхийдөө бол болчлоо.